Энэ бол Big Show! хамгийн тайван хамгийн ухаантай хамгийн хөөрхөн Энэ бол Монголын хамгийн том Баярлалаа. Баатаргүй баяр хүргэе. За тэгвэл одоо ийш чи. Өөдөө дууч. Бид хойд тайзраа тэгвэл тайзраа. За юу. Big Show нэвтрүүлэгт оролцож байгаа Madagascar баг эхний удаад мөнгөтэй зочин нэвтрүүлэгт оролцохоор бүгдээрээ бөөгнөрн суусан байна. Madagascar! Madagascar багийн аврагч Монгол улсын авиа жүжигчин Агноо. За таньсан. Та сайхан орж гин үү? Сайхан орж гин үү? Мал сураг тархан давтаа сайхан орж гин үү? Сайхан орлоо. Та хонд би тархан давтаа. Би ирвэл ажил сайн оров. Сайн орлоо. Асуулт зөөлнө үү? Асуулт айтайхаа. Хариулахад билнэ үү? 5 асуулт ердөө. Үгүй гайгүй. За ямар сайсан ингэж Монгол маягаараа мэдлээ. За хөөргөн дотор догрогоо ичсэн. Хөөргөн солиход л ичсэн. Гэтэ одоо мөнгөтэй зочин нэвтрүүлэгт оролцоод урд түн гэж бүхий суугаад нүдээ ирмээд тэгээд ингэ танилцсан гэдэг бол түүхэн тохиолдоогүй яа. Би нүдээ ирмээгүй. За эхний асуулт хөнгөн асуулт. Хөгжмийн зэмсхийн их шиг үүсгэх уян хатан эд буюу утсыг юу гэж нэрлэдэг вэ? За хоорондоо ярьцаарай. Жагтас. Морин уурын шандас гэдэг. Далж байгаа нөгөө юу гэхээр жавтас үн үү? Утсын гэж байгаа үсэ. Чавтас. Зөв хариулт. Чавтас баяр хүргэе. Авчихсан болсон байгаа. Аваагүй байгаа. Яг байрч үзэж байна. Байрч үзэж байна. Тоож байна. Өөр суртаа авангуудаа нүдэн дээгүүр хараад доогоороо гарна ингэ ажиллаад. За дараагийн асуулт. Монгол улсын хамгийн хүйтэн газар аль аймагт ямар газар байдаг гэж ярьдаг вэ? Улсын тэлсэн чинь гэлээ шүү дээ. Завхан нэг тоосон. Жаараа байж байгаа. Тэгээд дээр явж байгаа. Хангаад л хамгийн самгилттэй хүүтэй. Өвөлдөө 50 гардаг гэдсэн ш тосон цэнгэл. Тосон цэнгэл. Завхан байдаг хувьсаар яг хамгийн араа явдгүй. Тэгээ хүүтэн Өндөр. Айн чөтгөрийн баг надтай гэж ярьдаг шүү. Тэгээ Би энэ өөрөө хувьсах юм байна. За олон долоо юмгүй завхны тосон цэнгэлээ. Монгол орны хамгийн хүйтэн цэгийг бол тосон цэг.
Таны хөтлийн жанр чи ямар амар тийм сонь. Зөв бурууг нэг соноо. Энэ чинь тэгээ алах гэдээсэн юм чи би яах вэ? Дараагийн удаа хэн барьж үзэх үү? Би барьж. За. За сайхан бариад үзчих. Намайг цохоогүй учраас хүнд асуулт тавина. За. Заавал гөрөө явах. За. Матуска. За 3 дахь асуулт гэрээ асуулт. Та нар ирээд одоо нэлээд удацсан байгаа. Тэр болгоноос орж гарч байгаа. Гараад бас орж байгаа. Гадаа ба хэдэн орны талбай байгаа вэ? За бодно шүү. Байж гараа. Монгол улс. Окей. Ойрхон орны хятад. Аз учраас солонгос. Мөн хажууд байгаа Казахстан. За ингээд Орос. За ингээд тав болж байна. Дөнгөт юу вэ? Канада. Канада, Герман, Турк. 8. Агийн хариултаа хэллээ. За Монгол улсын төрийн талбайтай нийлээд улсын 8 төрийн талбай одоо мандаж байна. 8. Монголдоо нийлээд 8 орны талбай тийм ээ? 8 улс орны талбай. За надтай цуг 2 нь гарчих. Хин 2 гарах уу? За Жерри цогтой ярих чинь. Сайн толоороо. Мөнгө өлдөө. Мөнгө сөгрөө ерөөсөө битээр минь дөө. Намтай бай. Жерри чи тоондоо хин вэ? Хамда гайг штэ. Хэддүгээр төгсөөж Жерри? Монгол 2 байгууллага, тойроо 7. Эндээс явц Германаас эхэлж исэн. Хамгийн инфляци нь болохоор Аюу, Солонгос. Тийм байна. 10 биш тий. 10. Агли бах маань Монгол тийм. 2 байгууллага төв байгаа. 10 төрийн байгаа. За санийхаа дахиад авъя да. Одоо уусаад хилцээ юм чи одоо. Яасан бэ? За чимээг байгаа. 12. Чи гарч хараагүй юм. Би үүндээ найзсан байна те. Зарим хэсэг нь 10 гэж хийжсэн санагдаад байгаа. Хин 10 гэдэг. Манайх 10 гэсэн. 10 л гэсэн чинь. А яг эцсийн хэд гэж авсан бэ? Үгүй 12-оос 8 гэж гавьяа чин аглуу хэлсэн бол байгууллагын талбай 2-оо гэсэн тийм ээ. А би бол үндэ хэдэн талбай байгааг бол мэдээгүй. Сая гараад бүгдээрээ тоосон. За яг хөө одоо ингэ нэг боломж байхгүй болчихж байгаа байхгүй юу? Одоо 2 асуулт. Гэхдээ энэ яг хоорондоо ярьж ирсэн юм дээр алдахаар амар маа. Энэ одоо хин юу гэж бодоод Мадагаскарыг нэрлэлсэн юм бол. Нэг хүүн босоо нэг бодож байгаа л гэсэн. Найрагч энэ яриг нь хасаараа. Дандаа гой кино найруулдаг бид нар мэдж байгаа шүү дээ. 4 дахь асуулт. Төмөр чийгдэг орчинд агаарын хүчил төрөгчдөө нэгдэн юу үүсгдэг вэ? Зэврэн штэ. Зэв. Гадна талаас чиглэг төмөр дээр чиглэг. Чиглэг орчин. Хүчил төрөгч чинь штэ. Хүчил төрөгч чинь агаар штэ. Зэврэн зэв үүснэ. Зүгээр зөв. Зөв. Хүчил төрөгч гэж толгой эргүүлээд байгаа байхгүй юу? Хөршөөс асууж болж байна шүү дээ. Үгүй. Хөөе энийг асуухгүй. Би мэдчихээн зэв. Одоо урал муруулаар ярьж гин үү? Тэ. Хими уруулаараа зэв ш. Төмөр зэвэрхүү гэж асуугаагүй дээ. Зэвэ. Надад итгэж. За сандаа орой. За зэв дээр сандаа олоораа. Баяраа байцгаарай. Чиглэг орчин. Чиглэг орчин. Зэв гэж байгаа нь хараа өргөө. Зэвэл гэдэг л да. Байж одоо юуг үүсэх вэ? Хамгийн сүүлийнх нь юу үүсгэх вэ? Хараа. Тийм л юм л да. Ч зэв л яагаад. За зэв гэдэг гараа өрч. За санд ураагаад олонхын сандараад явъя. Хинч буруугүй. Тэгээ ямар ч гэсэн олонхын сандаар манайх бол зэв гэж тодорхойлсон байна. За зэв. За хариултыг ямар ч байсан одоо зөв ярилтыг гэдэг. Авлаа гэж шүү дээ. Төмөр чийгдэг орчинд хүчил төрөгчдөө нэгдээд эсэлдэх буюу зэвэрлэл үүснэ. Хийсэн байгаастай. Зэвэл үүссэн шүү дээ ёо. Баяраа мөнгө авъя. Тийм мөнгө авъя. 100,000. За байж байгаа. За сүүлчийн асуулт. Тоон шодуун дээрх цэгийн байрлалыг илэрхийлсэн тоог түүний юу гэдэг вэ?
Та хинээс юу асууж байгаа ойлгож байна уу? Ойлгож байна. Ачаал дааддаг хүмүүсээс Аруулаа мэдгүй асуултаа солио. Танах энэ юм байна штэ. Аа, Ийм зүг, цаас ээ, ууш. зүг, Энэ цэг байна штэ. Энэ цэг дээр нэг тоо байх нь штэ. Манайхаа ингээд машин зам ингээд эхлэхэд Улаанбаатар хотын цэг хаанаас эхэлдэг? Координац гэдэг лөө. Координатын цэгийг ол гэдэг шүү. За одоо ингээд хөршөөс асуугаад төгөө. За хөршөөс асуугаад төгөө. Одоо энэ хөршөөс асууя. За. Ногоон уу? Ногоноос. Ногоон багаас шүү. Сая маргатраа. За. Тэ ер нь координатын Тэг би яг тэгж бод. За тэгвэл тэрийг хамгийн сүүлийн асуудал байна. Хөршийн холбоо байсан хөршөөс асуусан хариултыг багийн алгаж агууллаа. Багийн хариулт 2 хуваагдчихад байна. Координатын цэг тэг цэг эхлэх цэг Байж. Одоо сая бид баг дотор хуваагдаад ярьж байгаад энэ сандаа өгж байгаад тэгээд нэг хариултаа өгдөгөө. Асуултыг хариулъя. За. Монголын авиачин Мадагскар багийн алгаж агууллаа. эхлэх цэг буюу тэг цэг гэж хэлдэг болов гэж. За хариултыг авлаа. яана. Эхлэх цэг тэг цэг гэдэг чинь бол хавтгаад цэг хатгаад эхлэн шүү дээ, тийм ээ? Энэ бол эхлэн цэг. Минийхээ байгаа. Чанга. Миний байсан маань. Чанга. Координат. Координат. Миний үгэнд орохгүй. Координатыг хэлнэ. Координат гэж хэн бас хэлсэн шүү дээ. Одноо хэлсэн. MC гавьяат зүгсэн ахлагчдаа зогс шүү багийнхан мөнгөтэй тосонд оролцохоор хөрөнгөлүүлсэн байна. Хамгийн ухаантай баг. Манай багийн өрөө За байгаа. хэлж. Мөрөөдөж унд зоригтой сэр унтцгаа. Аймар. 3 дугаар ангийн монгол хэлний асуулт асуунаа. Энэ базар бай. Оо хичээл. Яг би ч 3 дугаар ингээ алгацсан юм шүү дээ. Яг 3 асуулт. Одоогийн 4 мөр байж магадгүй. Миний үеийн 3 дугаар. За жинхэнэ нэрийг бусад үгтэй холбох нөхцөлийг юу гэж нэрлэдэг вэ? За хоорондоо ярьцаарай. Холбох нөхцөл. Жинхэнэ нэр гэдэг чи юу? За бусан чимээг байгаа. Жинхэнэ нэр гэдэг чи юу? Жинхэнэ нэр гэдэг чинь төр гэсэн үг байхгүй. Тэр Одоогийн сандал Тэрийг тэгвэл тэрийг холбосон дагвар шүү. дагварыг юу? Бусад үгтэй холбох нөхцөлийг Дагвар л гэнэ үстэй. Нөхцөл үг. Дагвар гэхгүй юу? Хэлдэ би бол нөхцөл үг гэж бодоод. Өөр За дагвар гэж байна. Тэнд болохоор нөхцөл юу гэдэг? Нөхцөл үг гэж байх уу? Байхгүй. Дагвар л байх. Гүг ийм байх. Одоо жишээ нараа жавхаа сандал дээр суугээд өгүүлбэр байлаа тийм. Тэгэхэд жинхэнэ нэр нь болохоор сандал нь. Тийм үү? Тэгээд дээр доор тийм үү? Ийг ааг гэдэг тийм ялгалууд байна шүү дээ. Нэрлэх хариулах заах энэ тийм ялгалуудын тэр чинь дагвар л гэж би авч шүү дээ. За хариулт. MC. Хариулт. Дагвар. Дагвар. MC. Нэр үг. MC-гийн MC-гээс MC-тэй юу гэдэг вэ? Тийм ялгал гэж хэлсэн тийм. чи олмод ингэдэг зүйл. Эцсийн зэгээ бороо ичүү. Соос гэдэг дандаа тийм юугаар яа. Эцсийн зэгээ бороо ичүү. Дараагийн асуулт. Хөдсөн дээл гэж юугаар хийсэн дээл эхлэх вэ? Хөдс гэж юу юм? Хоорондоо ярьцнаа. За бодцгаа хөдс гэж юу? Гадаргүй одоо гадар даав хөдсөн дээр хэлдэг. Хоньны нэхийгээр хийснийг хөдсөн дээл гинэ. Хөдсөн дээлний хормооноос чинь ингэж хайчилж яваад твэг хийнэ. Яг зүг. Өөрөө Хөрчин бол твэгчин бол нэхий. Хийгээр хийсэн дээр. Нэхийгээр Өцөн дээртэй хувьсгал дэс 21 он гэдэг дээ шүү дээ. Тэр чинь даваагүй ийм дээл байсан шүү дээ. Окей. Гэхдээ нэхийгээд ерөхий хэлж. арьс нэхийгээр. За хоньны нэхийгээр хийсэн дээлийг хөдсөн дээл гинэ. хариултыг авлаа. Одоо зөв хариулт хэлнэ. Хогоо. За яах вэ? Яах. Арсны нилээд хуучилсныг бол Тийм үү. Хуучин юмнаар нийлүүлж байгаа тийм. баяр хүрээ. Хөц зүгээр хуучилсан арьс. Хуучилсан арьс. Нэхий арьс зөв тийм ээ. 50,000 төгрөг авах хэрэгтэй болсон. Тийм ээ. Одоо гэрээ асууд шууд 300,000 төгрөг. За. Тэр нүүр будгийн өрөөний яг та нар ингээд ширээн дээр суугаад нүрэ бодуулж яхад та нарын гэрэлтүүд гэрэл байгаа. Хэдэн гэрэл байгаа?
Өөр юм асууч л та. За нөгөө за өглөө 7 цагт босоод тугийг бол бүгд гараад тоолсон. Тэр гэрлэг бол хийж тоолоогүй. Бид нар чи нөгөө өөр өрөөндөө бодолцоо. Тэгээд ингэс гэрэл айгу муутай байсан заяо. Нэг юун дээр ингээд баг хоёр болондоо л хоёр байх шиг байсан. Тэгээд ингээд толон дарахаар гэрэл айгу муу байна гэж ярьж. Толон дээр байхгүй шүү дээ. Ардлын хам дээр байгаа гэдэг. Бүр ардталт юм ба шүү дээ хооги. Бид нар ингээд толь руу хараад одоо яг ингээд сууж байгаа. Энэ хан дээр байгаа гэрлэг хэлээд байгаа юм шиг. Миний бодлоор бол дөрөв шүү. Ягаад тэгэж одоо ихэнгүүт энт дээрс нэг ингээд би өчтөр стори яж яхад нэг хаалтхан санахад тийм юм харагдсан шүү. За надад сан. Яг энтлийн юм дээр би ингээд та нарыг бодуулж яхад би ингээд тайлт хийсэн чи одоо ингээд нүдэнд одоо Гэрэл байсан юм уу? гэрэл байсан. Гартхай бөөргий гэлдсэн. Үгүй бөөргий юм байсан. Би дөрөв. Чи толийг андуураад байгаа юм шиг үстэй. 3 хамгийн баримжаатай байгаа чи юм байна тий би нэг стори хийжсэн санаад байгаа. тэгээ би хариулт өгдөө шүү. Би бол локко 4 гэж бодож байна. Багийн хамт олон шидэд 4 бөөргий байжээ гэж хариулт өглөө. 4. Гэрэл муутай байсан. Гэрэл муу байсан байгаа. Тэгээ дөрөв байсан гэж бодож байна. Очоод үзэх үү. За тэгээ. Дөрмөр темка нөгөөт нь хин явах уу? Туяа хоёр. За чи стори. За яаж шүү дээ. За байж. Чи хоёр гээд хичихгүй яасан юм бэ? Тэр өрөө шүү темка хилам хийгээд болгоно шүү. Нэг 4. Нэг хоёр дөрөв баастай. Йоо. Дөрөв бай. Айгуу том юм ийм. Чи их гай зөв юм өгч байгаа байхгүй юу? 4 ширээ байгаас тий. 4 санал байгаас тий. Яг тэгэл 4 гэрэл байсан байхгүй юу? Тэгээ чи хэд байгаа вэ тэгээд тэгээ хамгийн ихлээл ууланд тэгсэн шүү дээ. За баяр үгүй. 350 мянган төгрөг авах хэрэгтэй. Мор мал хойд хөлөөрөө зэрэг өшгөлөхийг юу гэдэг вэ? Тангарах, тонгорох. Тонгорох биш тангарах. Нэг хөлөөрөө өшгөлөх болоо авчих шүү дээ. Нэг хөлөөрөө өшгөлнө. Өшгөлөөрөө тангарах. Тэр гэж ярьдээ. Тийм гэж ярихгүй. Тонгорох нь тангарна л гэж ярина. Тонгор гэж байхгүй, тангар гэж. Тангарах Чи юу вэ? Чи ямар санал тавьж байгаа вэ? Үгүй би санал тавьж байгаа хайрах гэсэн баггүй. Хайрах чинь биш. Хайрах чинь бүр урагшаага. Урагшаага юм гээд. Хайрах тэр гэсэн. Тангарах бол хоёр үлээ зэрэг хоош. зэрэг хоошоо. Тэгээ тангар. Ийм. Наадах чи юу гэдэг? Темка тангараад байна. Энийг бол тангарна л гэж ярьдаг. Темка тангарчтаа. Тангарна л гэж ярьдаг. Тэгж сонсч ийсэн. Тэрнээс Гүг та нар одоо сайхан нухстай. Би танад ганц санд. Баатар хүү хөөрхөө ганцаараа суучаад чимээгүй юм яриад байгаа. Тэр нь ерөөс сонсдохгүй. Яг ямар санд байна? Ер нь бол тийм хэлтэй. Ер нь бол тийм байна. За ингээд цааш нь өрөвч та хоёр хөлөөрөө ш. Баатар хүүч Хурши албаг авчи. За бидэнд хариулах хүн байна уу? За хурши албаа. Хурши албаа. Сэдэ багсан. Асуулт бол авто буюу мал гэж байгаа байхгүй юу? Мор Мал гэж авч ирэх байхгүй юу? Тэгэхээр мал тангаран гэж. Мал гэдэг үг учраас Яг зөв гаргалгаа. Ой, ингээ манай хатаа яриад. Баярлалаа. Энэ сонсоход ийм юм сонсогч байна. Хэрвээ мор мал сая оноо айгу зүг хэлээ. Хамгийн гой гаргаад ирлээ. Хэрвээ зөвхөн мор гэсэн бол бидний тангарах байсан. Мал гэдээ ороод ирсэн учраас тэр гэж. Мар мал гэдээ онцлцсон байсан. Мал хойд хоёр хөлөөр өшгөлхийг юу гэдэг вэ гэсэн бол тэр их мэрэгчин байж болно шүү дээ. Мор мал гэдээ мор гэдээ аюу зурцсан юм чи. Тангарах Зэрэг гэдэг шүү дээ. За одоо тайм байж. Окей. Агцсан нэг үг хэлчихье. Одоо бид нар бүр таялаа явчлаа. Оноог нэг бүр тодорхойсон шүү. Морил тангарах энүүд ойлгомжтой. Энэ нэгдүгээр асуудал биш. Би дахиад сануулъя. Дахиад сануулъя. Гуравдугаар асуудал. Тэгэхээр энэ тэрх гэдэг дээрээ бүгдээрээ санд нэгдээд орё гэж би санал болгож байна. За тэрх гэдэг нь гараа. Тэрх гэдэг нь гараа. Тангарах гэдэг нь гараа. 5. Тангарах за 3. Манай хоолон бай. За тэрий. За хариултыг авлаа. Тэр за. Гой яа тий. За одоо би та одоо яг намайг хилээ та харж түрүүн шиг өдөрөд байгаа заа юу. Одоо өсгөлхийг юу гэдэг босоод өдөрөдтэй яахыг өсгөлнө гээ. Өсгөлгээд байгаа байхгүй өсгөл. Энэ одоо өсгөлж байна тийм ээ. Чи юу үсгэлээ түрүүн хайр. Хайрдаг үдэ хараа. Хайр. За энэ хайр чинь. За. За хойд өдөрөө яагаад Тангарлаа. За. Бойлига хийлээ. Тангарлаа. Бойлига. тэгэхээр хойд өдөрөө сая темка
тангарч үзүүллээ. Ойлгомжтой. Маш ойлгомжтой. Хөөе одоо хэрэглээд яг ядагцсан. За баярлаа. Баярлаа. За манай зогсшгүй баг 150,000 төгрөг авах. Биш 350,000 төгрөг. Ихтэй болсон байсан шүү. За хэмээч. Биг шоуны дараагийн оролцогч гавьяач үзэгчин боёо агчтай Magic Bag HD-г үзүүлэхээр энд хуран зогдорсон байна. Амар асууд явлаа. Асууд дөрвөн хүчтэнд ордог амтныг нэрлэнэ үү? Биш. За байж манай. Бүхий. Хангаарлуу. За баяа. Гавьяач үзэгчин үлдээхүү болсон байна. За дөрөв их хүчтэн бол бар, арслан, хангар, луу. Газрын 2 хүчтэн, тэнгэрийн 2 хүчтэн. 100,000 төгрөг авах хэрэгтэй болсон. Дараагийн асуулт. Монголын улс очоо. Бэлтгэл билгүүтэй нарын эхийн нэрийг хэлнэ үү? Сачгал. Надад ингэж байхгүй. Сачгал. Тэмүүж хасар хоёрын нөгөө хоёрын шүү дээ. Харамдаг хоёр. Харамдаг хоёр. Нэг ихтэй. Өөрий. Нөгөө загснаас одоо хардаг шүү дээ. Одоо бид нар өөр нэрний хөлбөр авах юм чи тэгээд. Шагаах нэг гэж байна. Зүг. Сачгал их. Сочгол их. За хариултыг авда. Зөв хариулт бол Монголын улс орчоонд Бэлтгэл билгүүтэй нарын эхийг Жисүхэ Баатрин татвар эхнэр буюу сочгол их юм. Та нэр Монголын улс товчиг нэр Орос руу орчуулсан айгүй зүг. Нууц товчиг авъя. Угаасаа нэг нутгийнх нь. Чи нутгийнх асуулт асуугаад байгаа шүү дээ. Гэрээ асуулт. Өглөө болгон та бүхэн өглөө орой өдөр хоол идэж байгаа. Хоолны том заал байгаа. Хоол идэж чад энэ хоёр диффузер байна уу том? Гурав цагаан хөшөлтөө. Тэрний дээтэд зургууд байгаа. За тий. За хэдэн зураг байгаа яг тэнд? Ким зураг байсан? Үгүй зураг байсан. 3 байлуу. Зураг байсан уу яг? Байсан уу? Гурван зураг байсан. Үгүй жижиг зургууд байсан. Дандаа байгалийн зураг байсан. Ваа. Хариусын пирамид мрамид байлгүй. Нэг дээр байсан. Хариусын пирамид гэж байхгүй шүү анда. Ор хүрээтэй нэг зургууд байсан. Энийг бол зүгээр буудхал юм бэ. За тэгвэл 5 3 гэд 3 гэж хэлээд алдууд 3 арай байгаа. За тэгвэл 5 гэд. Баяраа Тэрийн ийм зураг байсан. Баяраад итгий. 5 гэж хэлчихв. 5. Цан. 5. За хариултыг авсан. Одоо 5 гэж цангаар орсон багийн агчигч баяраа. 2 3удаа яваад харнаа. Энд хариулчвал одоо яах вэ? Дахиад явах юм уу? Би одоо бүкснээ харж ирсэн. 5 хэд гэсэн. 5 гэсэн. Амар зураг заац. Хин 3 гэдэг лээ. Нэг нь 3 гэдээс. 3-ыг бодоод гэсэн. Яа. Биш болч таарлаа. Баларсан. Зураггүй шүү. Чиний хэлээсээ Парисын пирамид ч байсан бэ? Харин тий. Байсан бол Эвлийн цав байсан байхгүй. Би яг 3 байна уу? Гэтэ би тоо. Харин тий. Гэхдээ энэ ч өшөөд яхаа. Өршөөлөө байлгүй. Өршөөний ууланд үүсчихэд одоо тоглолт хэвийн өргөжтөн. За баярлаа. Улаан цэнхэр ногоон өнгүүдийг нийтэд нь ямар өнгө гэдэг вэ? Үндсэн өнгүүд гэдэг үстэй. Цэнхэр тэнгэрийн. Тэр гуравч зургийн хичээлээр тэгдэг штэ. Гуруулангийн Улаан гал. Цэнхэр тэнгэр. Тий. Ногоон байгаль. Цагаан хоолоос яг л үнэн өнгөтэй. Бэлэгтлийн өнгө гэж бол байхгүй тийм нэр байхгүй тийм. Асуулт дээр энэ саяны нөгөө нормал тэр яадаг гэдэг шиг л зүгээр л тэр 7 өнгнөөс 3-ын сонгол аваад. Тэгээд бид нар тэр өнгөндөө төрчихөд. За суур өнгө. Тэр ингэж толгойр хөлөх шүү. Ганаа бол үндсэн өнгө. Сонсгол. А би таны самлыг л асууж шүү. Үндсэн суур шашны билэг. Өөр. Үндсэн суур өнгө гэж. Үндсэн суур өнгө. За буунд дээр үндсэн суур. Үндсэн суур өнгө. Зөв хариулт та нар суур өнгө нөгөө үндсэн суур өнгө.
хоёр дахь нь илүүдэд байгаа байхгүй та. Үндсэн өнгө. Хариултыг авлаа. Баярлалаа. Энэ 3 өнгө шүү дээ. Өнгөний үндсэн 3 өнгө гэдэг юм байна. 100,000 төгрөг авах хэрэгтэй боллоо. Нийтдээ 200,000 төгрөг. Гэрийн асуултанд хариулсан бол тэгээд 500,000 болох байсан байна. Жижүү дөрөө гэж ямар дөрөө гэлээ? Жижүү дөрөө гэдэг чинь одоо юу гэдэг одоо дээр байх чинь нэгдүгээр зөв логикоор бол амар ганган манганда болсон хамгийн гол чинь хийцэн гам болдоор хийсэн тийм хамгийн хатуу төмөр тийм чанарахгүй тийм дөрөг жижүү дөрөө гэдэг чинь тэр үед бол юу гэдэг алт мөнгөөр дөрөө хийх байх. Ер нь дөрөө тэгэж юу юм гэж байхгүй бүх. Дөрөө тэгэж ингээд тасарч масартлаа байна. Ам дөрөө тасарч масартлт гэж жижүү дөрөө тасарч хараан гэж байдаг. Хараан гэж үг байдаг. Тийм. Ган дөрөө тасарч хараан. Тогроо ган дөрөө. Жижүү дөрөө жижүү. 1800 оноос ч гэдэг 1900 оны үеийн юм яриа байгаад шүү дээ. Тэнгүүд тэр үед болохоор алтаар дөрөө хийхгүй. Дөрөө хөлөндөө алтаар хийхгүй одоо юу гэдэг. Мөнгөөр хийхгүй. Ийм тэгэхээр хамгийн юу гам болдоор хийсэн ч юм уу одоо гангаар хийсэн тийм бүх дөрөө. Тийм мөнгөн гээгүй. Одоо нэг асууч шийдэхгүй. Одоо хамгийн сүүлчийн асуулт ашиглая та. Тэгээд асууч тэгвэл. Хурши албаа юу? Хурши албаа. Асуу халах. За бид бүгдээрээ саналаа хэлчихье заяа. Миний уншижсэнээр бол жижүү дөрөө гэдэг чинь урд зүг төлөвлөсөн. Хятад үйлдвэрлэж Монголд авчирсан дөрөө жижүү дөрөө гэж хэлдэг гэж би. Үгүй материалын онцлог бод жижүү хот гэдэг чтэй. Жижүү хот имаа жинтэй яагаан гэдэг дуу байдаг. Энэ нэг санаа. За. Бас зүгээр зах дээрээс дөрөө авъя гэж сонирхоо явуулсан чинь жижүү дөрөө байна гэдэг нэг дөрөө гаргаж ирсэн зүгээр хуучин дөрөө байсан. Би нэг хуучсан байг бас жижүү гэдэг болов гэж бодсон. Жижүү сая манай хинэ Барсагийн хэлдэг бол бас ортой байж магадгүй. Жижүү хот гэж одоо би л сонсож байгаа. Тэгээд дээр үед нөгөө нэг манай нэг смарт дайгаа гэж жижүү хийцээ гэж Одоо болоо. За одоо ясаа дамбрааг юм боллоо. За хариулт. Бүгдээ авчдаа одоо хоорондоо яриад хариуцъя. За одоо хараад зүгээр жижиг. За би бол жижүү хийцээ. Жижүү хийцтэй ган дөрөө. Зүг их гой ийм гар хийцэн тийм их ганган чамин дөрөө л баг. Юу л жижүү хийцэн ган дөрөө. Мөн үү? Чанга. Жижүү хийцэн ган дөрөө. Хариултыг аваад зөв хариулт хэлнэ одоо. За жижүү хийц. Одоо жижүү гэдэг нэг чи сая дууллаа шүү тий. Жижөө гэж одоо хятадын хотолтой. За гэхдээ энэ бол хуучирсан үг. Ерөнхийдөө монголчууд бол жижүү дөрөө гэж чи чангаар хэлэхтэй. Ганган чамин. Ганган дөрөө. Жижүү дөрөө гэх. Уг нь ингэж хэлсэн шүү дээ. Баярлалаа. Big Show-ны нэг том оролцогч дийлдэшгүй баг hand in hand мөнгөд начин нэвтрүүлэгт оролцож авьяас гэдэг оюун ухаанаас орохоор цогдорсон байна. Та бүхэнд амжилт хүсье. Эхний асуулт хон гаргахад урд хоёр хөлийг нь бариулахыг юу гэдэг вэ? Өвчүү төшнө. Үгүй юу? Юу? Өвчүү төшнө гэж Бач. Өвчүү төшнө гэж шүү дээ. Өвчүү төсч өвчүүг төсөх гэсэн шүү дээ. Үгүй. Өвчөө төсөх гэж. Өвчөө төсөх хаа. Хойно гарахад монголчууд их цээрэлдэг байхгүй юу? Улаан хүүхдтэй үзүүлэхийг тэгээд ингэж узуулна. Тэр хүн бол тэр хүний хоньны амийг авч байгаа чинь өөрөө л харна гэсэн зөвхөн. А дараа нь тэр ингээ өгцөн оны чи ингээд нааш цааш нь болгоод ингээд юм хийх гээд хой чи ингээд дээ шүү дээ. А тэрий чи ингээд үсэж байгаа эвтэйгээ эвтгэхээр өвчүүд төшөө. За өөр нэг хэллэг. За шийдлээ шүү. Урд хоёр хөлийн барихаар яагаад өвчөө удаа явчихсан? Өөр юм би тэрийг үгүй битээ төөрөөд. За багаас хариул. За. Түвэртэй багаас цамаар хариул. Чи яагаад тэр энэ төөтөмөд эдгээр чинь хонь мөн гаргадаг юм. Тэгэхээр өвчүүд өч. За сая маш зөв гаргалгааг төөтөө хэлж штэ. Цээрэлдэг учраас өвчүүд өсөх гэж хэлнэ. Баярлалаа. Хэн 50,000 төгрөг авахаар. Уучлаарай, ийшээгээ хийчихөө.
Аваад явах ийшээгээ чи. Авчихгүй барьж үдэж болно. Бэн дээр ингэ. Нөө дээр байгаа мөнгө авч явахыг тэгээд. Нийлүүлээд аваа явчих. Хумс нэ. Хумсаа гаргая. Хэртэй хумстай хүмүүс бол яг оролцохгүй байж болно. Та харуулах гэдэг суулгаад үзье. Амар сууд юм. Хумс ингэж харуулд юм уу? Хумсны уг хорооны арьстай нийлсэн хэсэг. За энийг юу гэдэг вэ? Энэ байхгүй юу? Яа тийм. Одоо нийлсэн газар гэхэр чи энэ хавь биш үү? Үгүй хонин цагаан биш үү гэдэг харин. Уг гэдэг чинь зөв штэ. Уг чинь энэ штэ. Тий. Хонин цагаан бах уу? Өөр юу? Хонин цагаан юм шүү. За. Хонин цагаан гэдэг чинь хумсан дээр ингэсэн жижигхэн тойрог цагаан гэдэг. Энэ үгүй. Одоо баярын асуулт болохоор хумсны уг хорооны арьстай нийлсэн уулзуурыг юу гэдэг вэ? Би үүштэй ийм мэдчихэж байгаагүй. Би одоо хонин цагаан гэж сонсож байгаа хонин тавцрахыг юуны хумсны махан авалт гэж ярьдаг болохоор ш. Эний ч монголчууд хорооны мах цах гэж ярьдаг юм уу? Ярьдаг юм уу? Эсвэл хонин цагаан гэж ярьдаг юм уу? Одоо өөр сонссон юу вэ? Тэргээд би таард ойртуулъя. Хорооны махыг чи юу гэдэг? Яг хорооны мах гэж хэлэхгүй. Тий хэлэхгүй. Одоо яг ярилцж байгаа л нэг хариултаа өгье. Алдаад уучлах ирэх байгаа юм бол нэг тэгвэл хонин цагаан. Алдаад. За тэгээ уучлах ирэх байгаа бол хонин цагаанаа сонгох уу? Тэгээ. Юу гэж бодож байна? Хонин цагаан биш гэд хэлээд асуу. Миний хувьд бол биш шүү. Би бол биш шүү. Эний өнгөнөөс хонин цагаан биш үү гэж би хараад байна. Та сая баяраа хийсэхгүй. Хонин цагаан ч бол яг энэ тойргийн цагаан гэдсэн. Асфальт хийж хэлсэн шүү. Биш байхгүй. Асфальт хийж хэлсэн шүү. Одоо би таард зүгээр холоос харуулчих заяа. Ингээд Монголын тайлбар дээр байж шít. Өдөөж авах шууд юм байна. Монголын тайлбар дээр үг байж байгаа ч байгаа шүү дээ. За тэгвэл хонин цагаан юм шүү. Угаасаа өөр сонголт. За хариу. За тэ манай хэрэг явуулсан. Итгэл төгс хонин цагаан. Хонин цагаан. Хонин цагаан гэж нэрлэнэ. Хонин цагаан гэж нэрлэдэг чинь одоогийн хэлдэг тэр цагааныг хэлнэ шүү дээ. Монгол хэлний их тайлбар тойл. За. Хүний гар хөл. За манай энэ их танхим байна тийм ээ. Их танхимаас гараад нөгөө мейкапны өрөө рүү коридор руу шийддэг хаалга руу ороход коридор шатаар гарна. Тийм үү? Ямар өнгөтэй вэ? Хар байсан. Хар өнгөтэйсэн. Хар саар л зүг. Чулуун өнгөтэй байхгүй. Тэр чулуун ийм хар дээр цагаан чим шиг. Хар цагаан сар. Одоо ингээд дэшээ өгсдөг шатаар. Ямарсаа хар тасахгүй. Хар. Хажуудаа нөгөө хажуудаа бас нөгөө явдаг юм хар өнгийн нөгөө шимданаараа тэрэгцрийн зам нь хар байсан уу? тэрэгцрийн зам нь хар байсан. Хар байсан. Нөгөөдг нь толготой шүү. Хар толготой. Хар дээр цайвар Цагаан чим шиг юм Тийм толтой цагаан толтой. Хар тэр эрзэний юу ч хар байсан заа юу. Тэнгүүд хэрвээ шалчин хар байсан бол шатч хар байсан бол тэр нь чинь энийг ингэж энийг доош яадаг чинь тодож гарч ирээдсэн байхгүй юу. Тэгэхээр ийм байх. Тэгэхээр тэр шат нь бол адилхан хар биш лав. Локер шүү дээ. Энэ хоёрыг чи салгаж өгсөн байна гэсэн үг. Энэ хоёрыг хоёрыг хар заа юу. Энэ нь одоо явганы жоохон цагаараад ингээд толготой болгож өгөөд. За толготой хард юм байна. Иймэрхүү саарл энэс жоохон. Саардал саар. Зүгээр саарлаа саар. Толботоо багийн аргач. Зөв хариултыг хэлье. За хариулт. цагаан өнгө их байсан байхгүй юу? Одоо болсон. Толботой саарл гэхэд бол аль руу ч орно шүү. Цагаан толботой, хар толботой аль руу ч орно. Алаг гэхэд Зөвхөн толботой саар. Тий. Толботоо саар. За одоо биш үү те? Өскөө Би сайн дураараа явъя. та хоёр яваад үнэн шударгаар за өөртөө. үнэн шударгаар. Тий. Наа чи угаасаа бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Тэ бүгд Буруу толботоо саарл байна уу юу вэ? Ээ чи угаасаа ойлгомжтой. Тэгээд энэ чи ийм байж тэгээд хэлэхгүй шүү. Бүгд дээр гараад хараа шүү. Ийш одоо саар л байгаа шүү. Энэ тас хар биш байгаа шүү. Тий. Энэ сар л үгүй байж байгаа шүү. Энэ бол тас хар биш байгаа шүү. Хаалаг саар. Одоо эдгээр удаад агаад. зөв байна шүү дээ. Толботой саарл. Оо за. Гой.
За одоо тэгвэл нөгөө багийнхаа очоод үзээд нэг. Би араа яг замаас ихнийхэн завсар нь юм хэр болцсон байдаг гэж харж байсан байхгүй юу? Хараа штэ. Тэвка би чам гэлгүй тэвка. Би чам гэрлийн тоо хийж явсан шүү. Толгодоо саарлаа. Дөрөвний алга гэдэг шүү. Хар сар. Шудраг бай гэж байгаа штэ. Ам биш заяа биш тийм ээ. Хар. Хэрвээ нарийн ярих юм бол толботоо хар. Тэгэхээр чи ихтэй зүг хэлсэн байхгүй. Цагаан толботоо харл байгаа байхгүй да. Тэгэхээр чи энийг саарл гэж дайрж болохгүй шүү дээ. Тэгэхээр чи яаж танаа багш нь дуусчихлаа шүү. Оо тийм үү? Манай тэгээд хоёр асуулт, нэг асуулт байна зөө. Big Show-ны төлөвийн оролцогчдор мөнгөтэй зочны төлөв дамжтай оролцлоо. За амжилттай оролцсон бүх оролцогч нартаа баяр хүргэе. За ингээд та нарын цаашдын уран бүтээл өндөр амжилт хүсье мөнгөтэй зочин мөнгө аваад дараагийн айл руу явлаа. Баярлалаа. Дөрвөн баг маань их гоё хүчтэй өрсөлдөж штэ. Бас тэгэхэд хүчтэйгээс гадна их сонирхолтой бай. Багуудыг хуваагдахтаа тийм эв тэнцүү хуваагдсан учраас өрсөлдөөн бол нэлээд өндөр болж байгаа шүү дээ. Манайх бол их давуу байх байх гэсэн. Яг цаг дээрээ болсон чинь хүмүүс үгүй биш бас тий. Би нөгөө энэ хиний чинь баяраг ийсэн шидийн асуудаг шүү дээ. Ингээд энэ за энэ дотор байгаа юмнаас асуудал би өстө тэр коридорт ямар юм арсан бэ? Шатыг хараагүй. Шатнаас бусдаг. Сэмүүний баяраа авах бол үнэхээр entertainment юм. Амар. Угаасаа entertainment ингэж байгаа байхгүй. Хойшоо тэр. Тэр. Алуу чи үзүүлдэг биш ийм тийм үзүүлдэг гэдэг. Тэгээ бид нар ингэ ярьж байгаа. Тангарах гэж ярьдаг. Окей, тангарах гэдсэн чинь. Би танад ганц санд. Баатар хүү хөөрхөө ганцаараа суучаад чимээгүй юм яриад байгаа. Тэр ерөөс сонсохдохгүй байгаа. Яг ямар санд байна бат. Ер нь бол тэр хэлтэй. Ер нь бол тэр гэж байна. За ингээд гэж байгаа толгой юм лээ. Яг ингээд ярийн дунд нэг хөнхөн жүжиглсэн бохгүй. Буруу тийшээ шиглүүлсэн хүн би байхгүй. Би яг саарл байсаа гэл. Гэтэ яг би яг ихсэх. Саарл бол биш ээ гэд хяах баяраахан гутлын заагаад ийм саарл бол биш юм. Бараа саарл гэсэн чинь гарч ирээд тест манай багийнхаа чинь намайг багаас асангаа алдсан шүү дээ. Тэр хамгийн ихний асуулт бол маш ингээ асуулт байсан шүү дээ. Тэгээ бүр тийм ялгаа хэлж байгаа. Ялгаар ингээд нэрдэг харьяалах бүгдийг хэлсэн мөртлөө нөхцөл үг гэж л орж ирээд байгаа юм чи. Уул нөхцлүүд шүү дээ. Тэг яг дагварууд нөхцөл аасын соос гэдэг тийм нөхцөл залгууд ийм юу залгуул гэж дагваруудыг ярьдаг үст. Тэгсэн нэг л ерөөс орж ирэхгүй. Үгүй гачин ёстой тэгэл амтнаасаа хилчээлдэг орчих байсан юм. Тэр байтугай бүр ингээ орж ирэхэд өөдөөс ингээ нэг юм цаа бууган штэ. Бугны дээвэр дээр 12 салаа байна гэж тоод 22 жиргэг юм салаа байна тоолчоод итгэхгүй ахиж тоолоод ойр тоолоод тэгээд шатаамаар тэр орж шатаараа айгүй буудэж тааш. Шатаамаар тээгүүл аяа. Тэр хараад за нэгнийхээ үгийг сонсож байгаад олонхийнхоо шийдвэрээр явна шүү гэдэг юм дээр тий. Тэрэн дээр тэгээд олонхийн шийдвэрээс анхаараарай. Яг одоо бид Монголын хамгийн том мөсөн өргөө буюу Step Arena руу явах болно. Оролцогчид та бүхэн хувийн бэлтгэлээ хангана уу? Big Show Step Arena мөсөө томсгол бэлэн болж байна. Манай 40 оролцогчид 40 жүжигчин маш аз жаргалтайгаар шоуг өргөжүүлж байгаа. Шоуг маань та бүхэнд бас өдөр болгон бисэн ядан хүлээж байгаа гэдэгтэй байна. Big Show-ны ерөнхий ивент төгч Апо компани. Big Show-ны жүжигчдийг тав тухтай байлгаж байгаа. Тайж сорт. Ингээд Big Show Step Arena мөсөн хутган дээрээс нэгэн хөгжилтэй дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Тийм ээ. Эрхэм үзэгчдээ Монголын хамгийн анхны хамгийн том Big
Big Show! Анхаараарай. Одоо та бүхэн тэмцээний дүрмийг танилцуулъя. Баг тус бүрээс 8 гишүүн тэшүүрээр уралдана. Ингэхдээ багийн сайн гулгадаг 4 оролцогч талбайн А цэгт, харин муу гулгадаг 4 оролцогч Б цэгт байрлана. А цэгээс гарсан оролцогч Б цэгт байрлах багийн гишүүндээ амь өгөх зарчмаар буйхаалан тэшүүрээр уралдана. Та бүхэнд амжилт хүсье. 5 4 3 2 1 Бид бүхэн дээр ямар хүмүүс ирснийг хардаа. Жил гаруй өмнө гарч дэлхийн нийтийг байлдан дагуулсан Солонгосын олон ангит одоо ямар төрлийн кино би сайн хэлж мэдэхгүй байна. Squid Game киноны нэг тоглоом болох Улаан гэрэл, Ногоон гэрэл тоглоомыг тоглоцгооно.
Баярлалаа ирэх бүзэгчтэй Монголын хамгийн том шоу Big Show бүтээж байгаа жүжигчдэрээ маш их бахархаж байна. Та нартай баяр хүргье. Харин хоёр дахь тоглоом Squid Game гэж дэлхийн нийтийг байлдан дагуулж байгаа киноны хамгийн алдартай, хамгийн сонирхолтой хэсэг Улаан гэрэл, Ногоон гэрэл тоглоомонд нэг ч оролцогч амьд үлдээгүй учраас ялагч байхгүй. Харин одоо шийдвэрийг хүлээн авна уу гэж Мадагаскар багийг аз жаргалтай оруулалтаа авцгаа. Yes, чадсан. Харин одоо гурван өрсөлдөгч багийн найзууд нь та нарыг хараа байж байна. Эцсийн боломжийг танаас толгоё. За, бид нар чадсаа. Өрөөгөө нэг авчих. Өрөөгөө нэг яач. 1, 2, 3. Ай биш, сая биш. Үхсэн бас хэр хамаатай. Ойштэй. За, манай ядагдсан багийн өрөө бол амбис заяавас үхсэн бас хинт хамаатай юм бэ? Хоёр байна штэ гэж байна. Харин авраг баг өөдөөс нь Мадагаскар мартагцаар. 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 Яа, би сэдэж ойлгосон. Мадагаскар мартагцаар. Харин одоо шийдвэрийг танилцуулъя. Миний керманд шилэн оймс байна. Энэ шилэн оймсыг бүгд толгоондоо углаад энэ шилэн оймсноос зүхтааж гарах шийтгэл байна. Яа. 5 залуу юм уу? 5 залуу. Ирчин юм аа. Баярлалаа зүгтээ. Шийдгүүлсэн багта баярлалаа. Одоо харин тааж сорт руугаа явцгаая. Хөдлөө. Би чадсан. Амьдралд анх удаа л гарч үтсэн мөсөн дээр. Түүнээс зүгээр нэг гол молын мөссөн дээр бол ингэж булгуулгач хийсэн. Тэгээд яг тийм нэг мөсөн коток гэдэг дээр бол анх удаа гарч үтсэн. Нөгөө нэг цагаан тэрийг харж байна уу? Тэр баг Мадагаскар гэх баг. Цав цагаан уустай. Гişнээ ганга та нарт тэмцээдэг. Гişнээ ганга байсан. Яасан? Нусаараа суух гожигдсон. Хамгийн ийм гоё ховсомсчод хожигдод на яах вэ? За яах вэ? Ямар хамаатай юм бэ? Маргааш юу өмсөх үсгээс. Өөрө тоглохгүй яах вэ? Зөндөөд байгаа тэгтэл. Яг өөдөөс ингээд тийм буугаар ингээд бууцсан чи айгүй юу санагдчих. Би ерөөсө тоглоом гэж бодоагүй шүү дээ гэдэг хамгийн гоё. Ер нь би ч юм ярмаагүй. Ганцхан хамгийн хойно өсөв хүмүүс. Ай зогсон чи ганцхан гулгаад явуулсангүй. Тэр нөө буута хоёр өний хөдөөс гулгаад. Ста бага авахын тулд ста нэр баг өгзгөр ингэж канкицараа байгаа тэр буухайн дээр чинь нэр арай хийж аим өгөөл нөгөө нэ явууллаа шүү дээ. Хамгийн амар тэр нөгөө юу байлаа? Squid Game байлээ. Киног нь үзэл ингэ лигдэг байсан. Яг өөрөө орсон ч ста үнэхээр амар юм байна. Тэштэй хамгийн ихний буудал. Тэрэндээ л жоохон тийм байна да. Уг нь бол би ингээ орох ус байхгүй. Зоргоо. Тэр гарын бий нэг үү?
Ачвогдын харуулан мэхүү Амгалан болоо таванда Албанд морцсон хүүтэн аав минэхүү Амар болоо дэсэн мэнтэй Орой минь төргий. За тэгэхээр зогсоршгүй багийнхан байна. Бүгдээрээ мэдчилж байна. Орой минь. Орой минь. За. Зогсоршгүй бан. За манай тэгэхээр зогсоршгүй багийнханд бол бид бүхэнд одоо суглаа ёсоор их сайхан стил таарсан. Тэгээд энэ стилтэй тааруулаад бид бүхэн өнөөдөр урилгаар бас дуучин цоожгоо урьж авчирсан байна. Орой минь. Баярлалаа. Манай энэ сайхан шоун дээр ирж бас аялгау нэмж, хөг нэмж, хүрэлцэн ирж мөн бас бид бүхний стил рүү уусан шингэн орж ирж байгаа чамдаа маш их баярлалаа. Хамгийн гоё бид нар ингээд амар хичээгээл тэ ийм гоё ингээд болоол тэ ингийн үйдсэн чи цоож орж ирээд өөрийнхөө амьдралаа уусна ингээд зүгээр шингээл тэ ямар ч тийм гадны хүн биш. Тэгэхэд бид нар ингэж хувцлахад яаж зовлоо тэ. Бид ч одоо тэгээд суглаа ёсоор энэ хувцас олох гэж яалаа манайхаа. Тэгсээ гаднаас өөр нэг машин хаалган гоол ихгүй яг энэ хувцастайгаа яваад. Тэгээд хараа. Би одоо гапарч ирв. Нилээн зовоод энэ шүү дээ. Юу ч зовхгүйгээр юм шүү. Гэхдээ энэ хувцас бас хүний гоё өнгө оруулалт юм байна тий. Эмсээ дэнди царайлан харагдаж. Харин шүү. Одоо харин тийм ич байхыг харуулж нэг. Ястаа өргөө. Би ичгүй чи ийм görхнийг өнөөдөр л мэдсэн. Би хэлээд ирсэн шүү дээ. Яг та нар зөв ич байхыг өмсөн хувцсны тэр зургийг харчих. Юу вэ? Босоод харуулчих. Харчих харуулчих. Юу вэ? Би аршаараа явжсэн бусдыг харж байгаа шүү. Миний хувцсны хамгийн гоё нь хойно. Яа. За ингээд тепка тэр хийл бариулчвал маман ямар ч кино яа. Би ч амар өөргөө копи урчлыг бодоо явсан чи цоож орж ирээ нэг хинтэй хүн нэлээ. Абрам Линкольн. Тийм байна уу? Сайн би өнөөдөр л энэ тепка гараад бас Монгол биш царайтыг мэдлээ шүү. Европ суртай. Нилээ Европ суртай байгаа даа. За тэгэд мэдээч манай шоу эхлээд нилээ эхлэхдээ бол их гоё эхэлсэн. Эхлэхдээ бол бусад багууд бүгд их гоё хэдүүлээ айгүй гоё хөгжилтэйгээр өрсөлдөн шүү. Хөгжилтэйгээр өрсөлдөн шүү гэсэн. Тэгсэн чи явцын дундаа эн чи бүр алаан болж байна. Одоо би тэгэхээр багийнхандаа бас хэлмээр маргааснаас зүгээр алалцъя. Өнөөдөр яав нэрээ. Хийсэн шүү. Төмөр гарлаа шүү. Өнөөдөр яав. Дөрвөн багийн хооронд юу Өнөөдөр яав. Тэр тангархал байлаа шүү дээ. Тангарах уу? Би ордондоо гүрийсэн тэр таангарах шүү дээ. Миний талд орсон. Мөнгөтэй зочин дээр бид гурав зүйл тангарах. Одоо ингээд баг дотор яг харах гэдэг шүү байна. Одоо нөө манайха хоорондоо битэн одоо бусад багуудтай мод. Зүгээр бид нар стил явж л яа. Оноогоо мэдхгүй байж Анхнаас угаасаа тангарах гэж зохицсон байсан мэт. Өөртөө угсаад юм болчих жоо тий. Та гэхдээ гинт нөгөө тэрэлт мэрэл. Гэтэ нөгөө багууд ч амар хорлцсон байхгүй юу? Адуу бол асуулт бол адуу буюу мал гэж байгаа байхгүй юу? Оноо ахын баг бол бас нэлээд бас амар. Оноо чи яг үүндээ хоёр үзүүртэй зүг шиг новшин юм. Би юу ч бодож оноо шууд хоёр үзүүртэй зүг шиг хоёр тийш. Оноо ахын бас нөгөө хурдан удмын адуу мадуу үйдэг болохоор нь хэдүүл асуусан байхгүй. Тэрнээс биш уул нараа оноо ахтай би өнөөдөр бодохгүй. Яагаад оноо ахын багийг хэдүүлээ сонгоч бас бид нар тэнэг уу. Бид нар чи мэнчилгээн дээрээ яаж тэр өнлөө дайрч ихэдлээ. Хэвтэж байгаа хүнд хизээч унах аюул байдгүй маа оноо хаа. Босолтоо, дэмцэлдээ, туралтаа. Гадраас хүнд ирдгүүлгээд гэхдээ таны бие бол тоомоо гэдэг ой болоод ихсэн шүү дээ нас бол тоо гэдэг тийм биш тэр тэгсэн чинь ах тэгээд чимээгүй зулчих. Яг оноо achаар ажиллах санаатай. Одноогс нэг координат гэж зөв хариулт дараад байгаа би төвцөхгүй шал хөр. Энэ хөдөлгөөн хамгийн амар төв цэгээр навцсан даа. Энэ хөдөлгөөн. Хамгийн амар хумс
бас энэ хумс мах хоёрын одоо энэ арьс хоёрын уул зүрийг зэтэр гэдгийг би мэдчихсэн. Гэхдээ би мэдэхгүй юм шиг. Ер нь нээштэй би нэг юм хэлээ. Яг янз бүрийн хүний үгэнд орж ингэж дундаа хагарч юус байна. Хэсгийн тэр хүн найруулагч байна уу бидний өдөрч хамаа. Ер нь бид нар ингээд далд бодлоо тээж явд юм байна шүү дээ, тийм ээ? Тийм байна. Нөхөр хас гэдэг тийм ээ? Одоо яг баг дотроос нэг хүн хас гээд тооцоод Баатар чи энийг хасгаа. Шот хэл. Би шот хэл. Өнөөдөр дөөрэ гасан. Энэ талаар хизээч хэлдэггүй хүнээс нь таасаа. Хандиглээ. За, би одоо нэг хэрэг яг үнэхээр хасах хэрэгтэй боллоо гэх юм бол тэ одоо бас нэг надад юм бодоод гомдоод ингээд байхгүй юм би одоо. Энийг яах вэ? Тэгээ болий. За, октодос. За, оги. За. Зүгээр энэ чинь гоё шүү дээ. Харин юм чи. Энийг асуу. За, хасан гэвэл яг хэнийг асуу. Өнөөдрийн гаргасан алдаануудыг үндэслээд. Өмсөн зүйлсийг хараад, өнгө төрхийг хараад. Авьяа шагнадын бодоо. Энэ баг дотор хэн чамайг царайгаараа дараад байна. Хэн чамайг би хаагаараа дараад байна. Би асаа гişгээрээ бас хадаад байна. Хэн гол руу суугаад байна. Хэн чамаас игэр бодоо. Хэн юу үзэстэй байгаа. Шууд ингэ та нар бөөндөө ингэ сурах шийдчихэж байгаа юм уу? Ерөөсө чиний дураа яа. Чи юу их бод. Юуроос чамаар яриаг яа. Одоо их чи ярьж штэ яа хийж. Ош өөрөөс нь илүү үзэсэндээ гавь шагналтайгээ бодож чи. Би юу сайн гэж утсан. Би юу тэгж утсан. Одноо шиг би юу үстэй. Яа голроос сууч. Огийг шиг удаад гол суучлаа штэ. Би ийм маягаар хийсэн яасан гэхгүй яга өөр яа. Би ясаа чанатай. Би ясаа яриад өөр дээр л авлаа штэ. Баясаа үгүйс чи юунд дэр авсан гэнэ? Яг тэр хин чамайг царайгаараа дараад байна. Хин гол руу яваад хин чамаас өндөр байгаад байна. Би өөрийгөө бодоо лээ. Хүүгээ ч өөрийгөө бодгож үнэ юм. Нэг ихгүй юу? За яг энэ хамаатай ч юм уу ч юм. Нэг бид нар нэг тоглолт болоод тэгэл энэ баясаа дөнгөж төгсөөд ирсэн байхгүй юу? За. Ер нь бол хүмүүс мэдэхгүй. Баясаа гэж мэдэхгүй шүү дээ. Хэн ч танихгүй. Тэгээд аминта бид нар ярилцж байгаад энэ зоргоо баясаа хоёроо ер нь жоох олон таниулах цаг болсон шүү. Энэ гоё юу хөтлүүлээ. X комментиг хөтлүүлээ. Энэ хоёр хөтлөгчийг айгүй хөөрхөн гоцлаатай ингээд гар хоёр бил энд гар гэлтгсэн. Тэгсэн чинь тоглолт эхэллээ ихний. Сонин содын юм үзээ. Тэгэл та хоёр айгүй гоё хөтлөө шүү гэж. Миний дүнэр үзүүлээд өгөрөө гэсэн чинь энэ хоёр гараал эхэллээ шүү. Яа энэ мөн хоёр минь яадаг болоо гэж бид нар ч санаа зовж. Тэгсэн чинь баясаа үзэгчтэй. Би Себастьян байна гэдэг. Юу баясаа. Нөгөөх нь зоргоо гэсэн байхгүй. Би хөдлөх зоргоо. Би хөдлөх Себастьян. Тэг чи оноо баясаагаар таниулах гэдэг. Баясаагаар таниулах юу? Тэгсэн чи ороод юусэн чи оноо хулгайч баясаа гэж хэлж танихгүй хаад. Чи ямар юм бэ Себастьян? Хайстай хоо аглах ба хувцас олж би Себастьян гэж хийг хөтлөөд байна. Тэгэхээр би баясаа гэсэн. Юу солиотой байна чи юу нэрээ уран бүтээлийн нэрээ. Баясаг харахгүй жоо нэг охиндоо өнөөдөр чи Себастьянтай уулзах гээл те. Эмэгтэй тэгэл Бүр төвцтэй ахт штэ нэ одноо штэ бид нар гэл хүүхнүүдээр юм ярихаар ингэ ярьдаг ус. Яана манай баясаг ер нь хүн тоо цуугуул. Тэг чи бид нар юу ярьдаг юм бэ гэж зарч ирэг хүүхдтэй хүнтэй сонссон штэ. Айгу чи талаар бид нарыг санаа зовдөг байсан Себастьяна. Одоо ингэ харахад одоо харахад Себастьянаар бараг илүү үж байгаа шүү. Тэгээ ер нь бас ийм штэ хүн биш штэ ер нь хажууд нь хажиж хүний гоо сайхныг ингээ аяндаа таньдаг.
ингээ мэдэрдэг байхгүй юу. Би ч бол эхлээл яг үгүй ингээ хальт хараад өнгөрцөн тий. Тэгээ сүүлд нь ингээл хажууд нь ясна хөө манай байсаа чи ямар гоё хамартай юм бэ. Тэгээ бөө хамар мамар нь зураа ийцэн юм шиг. Хамар бол гоё. Энэ миний талаар нэвтрүүлэг юм. Энэ хамгийн амар гоё. Өөш манайхаа энэ ч одоо нөгөө зогсошгүй багийнхныхаа тухай ярих хэрэгтэй байж. Одоо ч баясаа ямар хүн байсан тухай дурсамж олоо явлаа. Бидний мэрэгжил бол нөгөө хүнд очих хамгийн сүүлд очиж байгаа юм нь одоо ингээд бүх юм гоё бэлдээ засаад ингээд янзлаад хүнд очихдоо одоо ингээд сайн сайхан айгүй гоёор ингээд таашаал өгж очдөг. А гэтэл тэрний цаана хэдэн хүн ажилд хөдөлмөрлөж тийм ээ. Нэр тийм энэ шоу маань ч гэсэн одоо бас харалта ингээд харагдах талаас нь бид нар байгаа тийдэг. Одоо нэг 40 гаруй жүжигчин байх шиг байна. Тэгтэл хөтлөгч хийдэн. За тэр арын албанд 40-оос илүү хүн байна шүү дээ, тий. Ингээд энэ олон хүний хүч хөдөлмөрөөр манай одоо шоу жишээ бүтэж шээ. Энэ гоё ярианы араас би бас цааж байгаас нэг дуу гисмээр байна. Онсон хүүхэд үлдэггүйгээ өвдгөн царсан өмдөг гүвэн бостог өвдөг юм шиг царайтай нэр бүтэн авчилтгээд хитэн ч сахуугал фахүнний доор орчих фигээд хинхэнний дээрч гарч өвдөө хинч швахи хинч хүсдэггүй хаяа би мууч болохоо зөвшөөрөлгүйгээр зөрчиж болохоо хаяа сайн биш болохоо дана биш алба биш хаяа би сайн биш болохоо Басан болоогүй бүхэн надад зүвэлдөө Өөрөө зэт алдыг тэхүү болох уу Алдаа бүхэн мэн ардасаа ороод цуглуулан цаг хугацаагаа Цайлын хүсээр салчих гээд оролдоо Амьсгаад орж амсхий Happy мууч болох уу зөвшөөрөлгүйгээр зөрчиж болох уу хаяа сайн биш болох уу дандаа биш алба биш хаяа би сайн биш болох уу бүхэн надад хэрэгтэй биш энэ бүрий учраас жаргал байдаг биш нараа мандахтаа сүдрийг минь тусгай Happy мууч болох уу зөвшөөрөлгүйгээр зөрчиж болох уу хаяа сайн биш болох уу дана биш алба биш хаяа би сайн биш болох уу За бусад багуудын хувьд бол бүгдээрээ манай хамт багаас бол жоо хайлттай юм билэ? Нууцханда. Тий. Жоо хайгаад байгаа юм шиг байлээ. А гэтэл бид нар бол нөгөө маш даруухан учраас тэрийг нэх оошож үзэхгүй байгаа байхгүй. А тэгээд юу юм бэлээ? Даруу. Ичдэг юм байна. Хөө ер нь цайрцсан юм байна. Эцэн юм уушаад энэ чинь нөгөө багийнхаа төлөө л байхгүй юу? Багийнхаа төлөө намайг агаагаад гэсэн сэтгэл байхгүй юу? Тэгээд одоо бусад багууд ер нь хэр байна? Өрсөлдөөн хэр болж байна? Исчих. За исчих. Одоо миний хувьд одоо бидний хувьд ингээл одоо тий манай гуслалтан дээр нөгөөдөр чи аюу олон юм ярьлаа штэ тий. Баянга ил ногоонг ногороо л гэж байна. Тий? Тэгээд нэг ямар утгаар нэг нэг Гой битгой гой өнгийг ярина.
Би хятаар ирэх. Аргараасаа хол байгаа улсуудтай ихнэр хүүхдүүд буруугаар ойлгоо. Очсон ч тэр эсчүү баг чи яриад л багаараа таанар зүгээр. Хамгийн эмзэг сэдвэр нь ярьчлаа. Ховцны ногоо ярьдаг. Тийм ховцны ногоо. Ховцны ногоо баггүй юу? Ногоо мод хүн чинь надад бол үсгийн тухай ярихад хүн цусрээ. Тэгээд тэр пажаматай усууд яваад штэ. Тэдний айгүй гоё гэж бодоод байгаа юм шиг байна. Надаа болохоор тэднийг харахаар нэг эмнэлэг төвчгээ усууч. Баахан эмнэлгийн усууд яваад байгаа ч юм шиг санагдаад байна шүү. Пажама гэдгийнхаа нэрийн чдгөө хамтлагийн ахлагч, багийнх нь ахлагч нөгөө панчаана өмсгөө гэж очижсэн шүү. Тэдний баг үтгэхгүй. Нөгөө багуудаас би ингээд хоолн дээр харахгүй юу? Тэгээ хэдүүлээ ярьжсэн шүү өдөртөө нэг хоолныг харахад хажууд ос татгалцуулыг алах нэг баг байна тий. Тийм ос татах тэмцээ бити байгаасаа гэж бодоод байгаа хгүй. Энэ осуудыг одоо яана энэ нуух уу яах вэ? Энэ асууц цоомаа хоёр талаас нь татууд энэ тасарчихгүй байгаа маа. Явж л яваа. Яг темп битээр ярьжсэн байхгүй өдөр хоол ээж байгаа. Тэр чи тагтаа хараа. Тагтаас амар. Тагтаа чи тэр хүзөө мүзөө нүүр ам тэрс ингэ амар бид шавар амар юм сууж байгаа чи цээж мэж энийг чи цээж одоо яатсан юм бэ бид авдаг шиг тэгээ загтаагийн хажууд болохоор тагтаа чи манай 3 баясаа тагтаагийн хараа яг ингэ шавцсан ердөө цаана бояах бояахын цаана батушкагийн цаана баяраа тэгээ баярыг наа үлдсэн гэж бодлоо. Дандаа хүчний улс. Тэгээ шогийн авчаач. Тэгээ нааша бодлын авчаач. Тэгээ шагаа. Тэгээ хатар шагаа. Аах, үлзийх ч юм уу 4 туяа. Навчаач юм бол нэг ч явхаа нэг оогийн. Навчаагч бол ямар вэ? Навчаа юу? Нэг ч явхаа нэг оогитой зэрэгцэн. Энэ хоёр юм бэ? Эсчүү энэ хоёр юм. Үлзийгч бол зүгээр манай багийн ирчүүдтэй таталцахад бараг татна. Үлзийгч өөрөө уцаараа зогсож штеп. Тэнд бид нар орилоод байдаг. Жаахан ялгадаа дэрхэн хичээд байдаг. Үлзийч айгу аймаа нөгөө саксны тэмцээн болохоор бөмбөг ингээ бариад зогсчихлээ. Ингээ дээр өргө бариад бид ингээ план болсон. Цаашаа шүгэл дугаад цаашаа. Хүүхдүүд л ингээл хоёр доороос нь ингээд. Манай гол өрсөлдөгч бүгдээр л хүчтэй баг л да. Анаа ахын баг байна. Тэр дотор бол бас анаа ах бол юм толгоолоод өдөртөө даваа явцсан. Ундармаа бизнес болоод ч юм өдөртөө даваа явцсан. Зохион байгуулалт чадвар сөрөлтөө бөхөө өргөө хийдэг. Чааваг шүү. Тэгээд тэр чинь бас нэг сүлжээг юу гэдэг юу лээ нэг юм. Сүлжээтэй юу? Бас сүлжээтэй амгүй. Амвэгийн сүлжээтэй бизнестэй тэр чинь их том. Тий, тэгээд байсгээд ингээ компаниуд биш манай амтлагууд бэлэг гардуулаад байгаа үедээ. Биелж мөнгөөр бол тасрахгүй. Тийм юм байна. Тий, тэгээд одооч тэдний гэрдэн дараад онох гэсэн шүү дээ. Энэ шоунд чи 2 газар ивент итгэж шүү. 3 газар ивент итгэж шүү. Тайж, апу, манай баг. Бүх даалгавар дээр хувцас солино. Өдөрт 3 хувцас сольж бид чи 3 дугаар дээр нэг хувцас. Гэхдээ яг темпийн хийлдэр би бас бага ингээл бид нар чи за ингээ ялгараад нөгөө юун дээр тоон дээр очихсан шүү дээ. Тэгэл очсон чи нэр манай баг чи ерөөсө махтаа шилдэггүй. Би тэгэл тэгс чи ирхмээ хин би нэг багт орсон билээд бас тэгэнгүүт нь би яана гэж бодлоо осмос Нилээ манад юу дандаа жин багтаа усууд биш шүү гэж харж илээ. Нилээ жин ихтэй ирэх камера гэдэг. Жин ихтэй. Ямар атарж явах манад бас. Тэгтээ биш тийм байхгүй юу? Тэд нар тийм том биетэй тийм хүчтэй байлаа гэд багийн хамгийн том ялах юм бол нэгдэж чаддаг бид нар. Бисийнхаа сонсож чаддаг тий. Тэгээд энэ чинь амар том хүч байхгүй юу? Тэгээ энэ бол бусдыг яа. Манай баг бас ярьж байгаа шүү дээ хоорондоо тий. Нөгөө баг чинь дахиад хувцас солилцтой гэдэг манай хүмүүс. Хувц яах. Манайхаа яагийн чи ирээд хүүе ахаа нөгөө түчээс дахиад шинэ хувцас. За хувц яах вэ? Хувц яах. Яг цэвэр эмхтүүн юм баг. Яг тийм байгаа байхгүй. Хүмүүс л харах гаднаас нарахтай тэгэл одоо ми нам амаач одоо юу гэдэг нь өдөр болгон хувцас солиолоо хідүүлээ ингээл даа гал ингээл амар юм. Бид л гоё ууссан л та. Тэрс манай
настай ирсэн. Нэгийг солиогүй яг нэг чамдан яг энэ шиг яваад. Энэ ширээ шиг. Яг үндэ бол яг хамгийн жижиг чамдаанд ирсэн би гэдэг. Хүмүүс хувц хувцтай гэсэн. За яах вэ? Ямар загварын шоу үзүүлэх гэж байгаа шигээс бодох юм. За одоо ингээд баг нөгөө өрсөлдөс багийнхандаа зориулаад нэг цаг авч. Сурсан шүү дээ. Та тэгээ мундаа сурсан тийм. Айгуу сайн сурсан. Энэ альтрууга нарийн дуу. Яг гоё ногч. За манай баясагийн үед бусад багууд болон тэмцээн уралдаа яаж байна? Ер нь хөгжилтэй байна уу? Гэхдээ би энэ чирснээс хойш нэг л зүйлийг амар гоё ойлгож байна. Юу гэхээр гоё амар гоё happy аз жаргалтай байна л да. Надад өрсөлдгөөс илүү хамгийн гоё нэм 40 гоё жүжсэндээ ингээд цугтаа байгаад магадгүй бид нар яг ин төвчүүлээд дараа бас цуглаач үгүй ч үү те яг юм цаг хугацаа ховрохгүй. Яг энэ цаг хугацаанд миний би бас тэр усуудаа цугтаа яг энэ мөчд байгаадаа илүү маш гоё аз жаргалтай байгаа. Тэгэл орой олон гоё амьд төгжим хажуудаа тавь сонсоол. Оройн төрөг дээр хүн болгон миний тухай яриад. Тэгээд яг би яг энэ дэлхий дээр яг аз жаргалтай байгаа хүмүүсийн нэг юм болоо гэж өөрийгөө ойлгоод байгаа. Ямар хүнийг энэ дэлхий дээр хамгийн аз жаргалтай хүн бэ гэхээр нэгдүгээр хайртай хүмүүстэйгээ байх, хоёрдугаар дуртай ажилтай байх, гуравдугаар гоё хүсэл мөрөөдөлтэй байвал тэр хүн хамгийн аз жаргалтай байдаг. Би бол өөрийгөө өстой хамгийн аз жаргалтай хүн гэж бид бүхэн гэж байна. Бид бүхэн те. Тэр ийм байхгүй маа байсан харж байна уу? Дотор хүн ийм. Энийг ерөөс ярьдгүй байсан. Сая туяа чамаа чиний дотоод туяа сая баясагийн дотоод гоо сайхыг мэдэрсэн. Ярьдгүй байсан гэдгээд нь хоол зөнгөрч шээ. Яг ингэж энэ бүрэлдэхүүнээр цуглаач үгүй ч гэдэг чинь үнэн байхгүй. Тэгэхээр энэ бол бидний амьдралд хизээч мартагдахгүй гоё акшн, гоё мөч, гоё хором дурсамжуулж үлдчихэж байгаа байхгүй тий? Ярьж байгаа чи. Сартуу ярьч. Сайн нүгтэй. Манай сүлэрч. Замртуна ярабара. Ячухан ажтуутана. Замртуна ярабара. Ячухан ажтуутана. Сасагибу ти Мугиас бишмонгиас. Сахнуги сахнгине Мугиас бишмонгиас. Хатармага исэлэн авч уртармада урлан залгаш хоёрд ихгүй асуунахгүй ханаг өдрийг өнгөрөختөө хоёрд ихгүй асан хавахгүй ханаг өдрийг өнгөрөختөө сай ти мугиас бишмонгиас сахнуги сахнгине мугиас бишмонгиас мугиас бишмонгиас сахнуги сахнгине мугиас бишмонгиас За манай багийн оройн тойрог бас энэ шоуныхаа нэгэн бас эдис болж гоё ингэж үргэлжилж та бүхэн таалагдж байгаа гэж бодож байна. За манай багийн хамгийн бяцхан нь хамгийн жоохон нь. За байж л та нар яагаад нэг ингэж байна? Та нар анзаарах юм бол манай багийн хамгийн бага нь шүү дээ. Яг тэр утгаар хэлж шүү дээ. Тэгээд одоо шууны баган жиргэн гэдэг шиг нөгөө одоо хамаг юмд наашаа цаашаа манай од маань гүн энэ миний ч одоо ингээ сая засаад зөөж авчиж маш тавиад машины араас нь цундран мунараа зөөгөөд тэгээ манай одоо та нар мэдэн шүү дээ нөгөө 7 одоогийн хамгийн бага нь байдаг шүү дээ. Тэрнийхээ бас үг сэтгэлийг сонсё. Зөөнти ажилтай л та. Уг хүн суурн ажилтай. Тэгээ суурн сайн болохоор. За тэгээд хамгийн гоё юм гэвэл зүгээр нөгөө тэмцээн уралдаан гээ те одоо нөгөө 3 баг одоо суглаал юм чинь бол те энэ хүчтэй энэ тэгсэн гэх биш. Ер нь бол яг ингээд гоё өрсөлдөе гэж бодож байгаа. Гэхдээ
яг ингээд тэмцээн эхлэхээр ялмаар санагдаад байгаа байхгүй. Ялагдгаал дургүй өрөдчих. Тэгэл хажууд тэмг ах. Гэхээр бүр ялагдмааргүй санагдаад тэгээд хажууд бас нэг юм шалтгаан унтраач. За чих мөр юм ярьлаа. Яг энэ хоёр шартаа хүн зэрэгцээ орцсон. Яг ингээд би нэгээ харж байгаад яг ингээд гоё хавсраад явахаар айгүй гоё байгаа. Тэгээд би бол багаа бол ингэж харж байгаа. Хамгийн хүлээцтэй баг юм би. Би нэг ойлгодог. Хамгийн хүлээцтэй баг. Энэ тэмцээнд хэн орох вэ гэхээр за нэг 2-3 хүн тэр нь орно гэхээр нөгөө хүн ч гэсэн те итгэлээ аваад би орно гэхэд нөгөө хэд нь за чи ороо гэж идэг. Энэ бол манай багийн хамгийн гоё онцлог зүйл юм а гэж бол би бол харж байгаа. Тэр эмсэх тэр хамгийн багтаа холбоотой. Тэгтээ ингээд дөрвөн багийн ахлагчаа харах юм бол хамгийн тулхтай нь. Тийм ээ хамгийн тайван нь. Хамгийн ухаантай нь. Хамгийн хөөрхөн нь. За манай багийн мэдлэгүүд анх дуу байсан юм аа. За хамгийн анхны санаа нь бол J-ho гэдэг ингээд үг зоогоо дуулъя гэдэг санаа байгаа. Тэр нь гэхдээ яг бүгдийнхээ нэрийг оруулаад дуулъя гэдэг нь Огийн санаа байсан. Тэр нь ийм мэдлэгээ байсан. Жавхай J-ho Жавхай одно туя MC батху J-ho Энэ бүр яагаад энийг хийгээгүүд одоо ирээд бодоход баярлж байна нэрээ. Дараагийн санаа нэрээ хийх гэж дуулах ч байгаа J-ho гэж амир хэлсэн байна. Тэнгүүтээ ёш тэгвэл ингийн шиг арай зөөлхөн миний ариуна гэдэг дуу байдсан шүү дээ. Манай Наагийн хотспот хамтлагийн дуу миний ариуна тэрэн дээр үг зоож ирсэн байхгүй. Одоо энийг юу юм тасгаад. Бош али үг нь байна уу? Нэрээ одоо ингэ яваа. Бид нар тэгээ ийм бичлэг билсэн. Тэгээ шаар амны тавиад бусад багийнхандаа уучлаарай бид нар бас янз янз юм оролж үзсэн. Энийг бас тэгээ зүгээр ч бас ингэ нэг шууд л яатсан гэж ойлгоод байна. Зүгээр л нэг ногоо өмцөс өмсөж суугаад идэг гэж боддог байсан. Тэгээ ногоо өмцөмцөө тайлаад миний өмсдгийг хараасаа бас ногоо. Нээсээ ахыг ахлагч наах яа ногоо. Бас хамгийн багын хараасаа бас ногоо. Манай мэдлэгийн анхны хөлбөр Туя босаг царайтай туйхан битэй секси хүүхэн. Одно харин алг нүдээр олон залуусыг уйрах өрмөц хүүхэн. Жавха харин жаргалтай нэсэн жаахан хөвсгөр хөөрхөн хүүхэн. Оги харин бусад тогтоос онцгой дээгүүр сэргэлэн тимэл хүүхэн. Бидүнхээр бинэ осон бидүнхээр нинэ осон бид зогсохгүй. Тэгээ араас нэгдэг байхгүй. Энийг гитаргүй авчи. Багийн анхлагч MC бол бардамч гэсэн зөөлөн залуу. Багийн харин бидний дундаас будхай ганган дигчин хинцэр залуу. Темка байсайс чуот манай багийн цоглог залуус. Нэг мөрөн дээр ирсэн. Hand in hand буюу бактериэсрийг safeguard цаа. Тэгээд тэгж байгаа. Ийшээ. Чи боддоо. Нэг тэгтаагүй хоёр тэгтаа. Хөх тэнгэрийг ачирлаа пумпаа. Hand in hand back. Big show дийлээ. Махан. Ядчаага тийм чи зүгээр фонограмн дээр нь хамид дуулна. Тэгээ энд микрофон хөрцөхгүй хоёрхан микрофонд тэгээ Яарчгэн дээр бол тиймнаас болсон. Тэгээ багцстай цөм авсан шүү дээ. Асаа. Зүгээр тэр чинь юм хийгээс илүү зүгээр ингээд орж ирээ шууд хүн болгонд сарнаа өгөөл гэсэн. За би эднийх алхах нь гэлгүй. Айгу юу гэсэн бохоо. Тэгэл ийшээ ингэж гарч яхаар намайг явуулчаач тхүү гэдэг. Ер нь бол нэг л юмыг ойлголоо бас энэ мэдчилгээнээс те хүн гэдэг амтан чи яасан айхтар нарийн бодолтой байд юм бэ? Бид нар шиг ийм жоохон хинэггүүдүү салан задгай байж болдгүй юм шүү тийм ээ? Үгүй ерөөсө бид хэд чи болчихно гэдэл энийгээр гулаал ял зүгээр ерөөсө кофе эргүүлээд кофе эргүүлээд ард дуусаг хүмүүс тэгээд яачаа би нэг харангуйта гэдэг хоёр яа
асуудалгүй гэдээс энэ хаяг буугаад тэгээд шууд тэгээд энэ шокод орчих. Яг ийм хийж болохгүй шокод. Тэгээд бүр аяа зарим руугаа мэдгүй зарим аяа мэдгүй. Зөвлөлтөд амар болж шүү. Энэ орд яг шиг ингээгээл. Тэр бол тэгж л яасан. Энийг бас давтахын их яана. Байсан давт юм өрөөдөөс чимээгүй нөгөө баг хасчих. Чимээгүй давтаа. Тэгээд өгнийхээ хуваарлтуудыг энэ хэдтэй зааж өгч байгаа. Баатар баах эмс нах бахта. Одноо хайрын ганган чамин бишээ ганган чамин бахгүй. Бүтгөө. Энэ одоо сурна. Одноо хайрын ганган чамин. Тэгээд яг саяны өнгөөр амьдаар явахсан. Тэгээд энэ өнгөөр вакад явуулсан байхгүй. Тэгээд саяны дээр баатрах баахын сөнгө одоо ороод заа тэгээд. Тэгээ араас нь ерөөсөө хэдүүлээ зогсошгүйгээ нэр өгсөн юм чинь G-ийн зогсохгүй дуг дуулах уу. Тэрийг тавиад үзье та. Зогсохгүй яасан гисэн ба заач. Түр наатаа тавиад урд нь бүжгэлж. Тэг нөгөө мичслэг харгаад ингээ бие рүү харахад нүд талтраад. Харж чадахгүй ингээ. Би бүр дотроо отног шиг хурдан ингээ доошоо болоод ингээ ёсолж аваад буу яа. Ингээ хөлс суугаад яг ингээ хөлс суугаад хажууд темка болсон. Темка болцсон шүү. Арай удаан юм шүү. Амаа ирэл одоо ёслооч гэсэн эндээс ингээ хөлс суугаад ичээл. Айгүй. Одоо нэг энэ тентгийн нэвтрүүлэлт орохоор таны амьдралдаа хийжсэн хамгийн одоо буруу зүйл юу байсан бэ? Би саяны бий. Алдаанасаа таны гэж. За би нэг big show гэж шоуд орсон байдаг. Тэнд манай багийн мэдлэгээ нэг том болсон. Ой, гихтэй шүү дээ. Манай мэдлэгээд 3-д орсон шүү. Нөгөө энэс хамаагүй дөрөө. Нөгөө ингэжсэн. Ондоо гуйцаа. Тэр мэдлээ бүрээ. Ондоо гуйцаах юм даа. Тэрийг үзэл заа окей гэж сайн. Окей тий. Үзаард нэг баг манайх 3-д гэ. Нөгөө хоёроо хүлэн зөвшөөрөл байгаа шүү дээ. Гэхдээ юу шүү дээ. Атгах чинь тэр галтгоон бэлдээд байхгүй. Амар бэлдэжсэн байхгүй нэг чинь бүр. Тэгээ зайдны манайхтай адилхан орж ирэх хүч нь болж байгаа. За тэгээд бид бүхний оройн тойрог бас мэдээж эхэлсэн цагтай юм чи өндөрлөх бас цагтай. Бас энэ зогсошгүй гэдэг энэ хөр шоуг хүрэхэд гүн тусалцаа үзүүлж байгаа. Зогсошгүй биш, big show. Big show. Багийнхаа нэг хэлж байгаа. Манай big show тэ зохион байгуулахад бас үнэтэй хувь нэмээр оруулж байгаа энэ тайж ресурстайгаа хамт олонд манай зогсошгүй багийнхан бол маш их баярлж байна. Мөн энэ хүү шоуг ивент тэтгэн оролцож байгаа Апу компанид маш их баярлалаа. Апу компани маань маш олон брэндүүд энэ дээр ингээд хамтарч ажиллаж байгаа. Мөн бас бид бүхэнд өөрсдийнхөө боломж болцоогоор бүтээгдэхүүнээр өөрсдийнхөө чаддаг зүйлээрээ за магадгүй одоо бид бүхний өнөөдөр өмсөө сууж байгаа энэ хувцаарч гэдэг юм уу тайз жижиг хэрэглээд тэгээ боохоо дэлгүүр бүх одоо бид нартэй хамтарч ажиллаж байгаа бүх газруудаа бүгдээрэнд дахин баярлалаа гэж хэлье. Тэгээ өнөөдөр бас манай багийн урилгыг авч ирүүлсэн зоож одоо баярлалаа. Big show маань бас бид хамтдаа гэсэн үндсэн том зорилготой байгаа тий. Энэ ураатай зорилготой ийм шоу байгаа. Тэгээд энэ дундаа бидний нэр бол зогсошгүй. Бидний ураа бол Ролтэ унтаж зорилготой сэн. Унтцгаа гэж. Унтцгаа. Бүгд унтцгаа. Одоо нэг дуу сонсчоод унтцгаа за. Хангаардунаас чигмෝ тавалчаолын ханаас тонлагашан урсан гэлээ үлгэр доги мухи осик үрсэж үзэстэй чамтайгаа очраагүй болоо үр биэнд яваачсан бидээ үр биэнд яваачсан бидээ зүрхнээ туслах нүдмэс чумоо зүднээ их уяах чумоо Zechne dalgada kharme Zengig mukhi os chumo Ulger dam
усыг хүнсэж үзэгслэн чамтайгаа очраагүй болов үр биенд яваач яасан бидээ үр биенд яваач яасан бидээ үлгэр оги мөнхийн усыг хүнсэж үзэгслэн чамтайгаа очраагүй болов үр биенд яваач яасан бидээ үр биенд яваач яасан бидээ үр биенд яваач яасан бидээ баярлалаа биг шоу үргэлжлэж байгаа шүү гэх мэт үзэгчтэй манай харин тойрог энэ хүрээ өндөрлөж байна сайхан амраарай Энэ он биг шоу харта Хоор ихтэй навчаа. Шот зураад. Амар байсан үү? Parla più piano e vieni più vicino a me.